Иохан 1:4-18 хайранд айдас байдаггүй төгс хайр бол айцын хөөн гэсэн үгээр нь аюулгүй байсан гэдэг. Номлогчийн үгс 3:1 бүх зүйл цаг хугацаа гэж би Тэнгэрийн дор бүхэл зүйл цаг хугацаатай. Энэ нь болохоор тухайн хийх байгаа зүйлдээ битгий яар цаг хугацаанд болохоор бүх юм бүтнэ гэсэн утгатай. Энэ аюул гоё таалагддаг шил байгаа. Матай 7:12 та нар хүмүүсийг өөрсдөө хэрхэн хандаасаа гэж хүснэ. Өөрсдөө ч тэдэнд бүхэл зүйл дээр тэгж ханд. Ром 2:6-гийн Бурхан хүн бүрт үйлсийнхэн дагуу хариу өгдөг. Дуртай ишлэл Иохан 15:12 би та нарыг хайрласны адилаар та нар ч гэсэн нэг нэгээ хайрлах ёстой. Энэ бол Бурханы тушаал гэж хэлсэн байдаг. За нэг дуртай ишлэл Ром 8:28 Бурханыг хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх зүйл хамтдаа ажилладаг гэдгийг мэднэ. За сургаалт үгс 27:2 чамайг магтагч нь амч нь бус өөр хүн байг, уруулч нь бус харь хүн байг гэсэн ишлэл байгаа. Бүх зүйл цаг бий. Тэгээ Тэнгэрийн орох аливаа зүйлс бүх зүйл цаг байдаг. Номлогчийн үгс 3:1. 1-р Коринтын 13:4-8 хайр инэрэнгүй, хайр атаархдаггүй. Хайр бие тоодоггүй гэсэн утгатай ишлэл байгаа. Мэргэжлийн бус хичээлүүдээс гэх юм бол англи нэг хичээлийг онцлмоор англи нэг хичээл дээр болохоор яг ярианы нэг зах зохын ингээд хэллэг юм бэ ойр зур хэрэглэгддэг үгнүүдээ ингээд сайжруулж апдейт хийж авсан гэх юм. За би хичээлээс гадна хайрын 5 хэлийг суурсан. За тэгээд өөрийнхөө бас хайрын хэлийг тодорхойлж чадсан. За мэргэжлийн англи хэл байна, ярианы англи хэл байна. За тэгээ бизнес хичээл байна. За тэгээд хувийн хөгжлийн талаарх юмхтэй хичээлүүд бол юмхтэй хичээлүүдийг бол үзснээр бол юмхтэй нэлээд сайн өөрийгөө хөгжүүлсэн гэж бодож байгаа энд орж ирснээрээ. Төслийн хичээл юм бол тэргүүр нэг эмийн сан ашиггүй байна гэж бодож байсан чинь төслийнхаа хичээлийг үзээд дуусныхаа дараа эмийн сан айгүй ашигтай юм байна гэдгийг олж авсан. За байгууллагынхаа ажилчдад халуун дул аваар амьсгал гэх юм байна. За байгууллага дотор хад ер нь манай монголч маш их стресстэй байгаа. Энэ үед бол маш тийм тайван байдлыг олж авдаг. Бананта талах болон нөгөө нэг чиз хийж ирнэ сурсан. Мэргэжлийн англи хэлийг дурдмаар байна. Баярлалаа Лори. Би мэргэжлийн англи хэл үзснээрээ Витнетийнхаа магистрийн хөтөлбөрт тэнцсэн. Баярлалаа. Нэг тийм хүмүүсийнх нь илдэг уур амьсгал тэгээд тайван байдал. Имлэгийг санана мэдээж эмчнэрийнхээ бүгдийн эмчнийг санана. Витнетээс юм гэр бүл шиг юм халуун дулаан байгаа уур амьсгалын амир их санах байхаа. Энэ хаанч утсан. Охтын devotion цайны өрөөнд болдог. Тэгээд бидний devotion-а хийж яхад цайны өрөөний цонхоор нарны гэрэл яаж тусдгийг хамгийн их санах байхаа. Витнетийг байгуулгаар нь амар их санана. Байгуулга нь айгүй гоё ингээд биднийг айгүй гоёор хүлээж авсан. Тэгээд миний сэтгэлд айгүй гоёор үлдсэн. Витнетээс ангиа их санах болоо. За тэгээд цуг суралцж ирсэн интернүүдээ хичээл заажсан багш нараа болон ажилчдыг ер нь тэгээд бүх юмыг нь санах байх та. Витнетээс бол нэг хүмүүсийн харилцаа хандлага нэгнийгээ ярилцж байгаа ойлголцож байгаа зүйл. Ер нь санаж тэгээд цаашдаа амьдралтай гэж бодож байгаа. Өнөөдөр хамт олноос санах хаа гэж бодож байна. Тэгээд найрсаг хамт олгоомтэй ингээд үе тэнгийн юм шиг амар гоё чөлөөтэй нээлттэй байдаг. Хамт олноос санах хаа. Хүмүүсийн харилцаа хандлагыг аяг их санах юм болов. За байгууллагынхаа ажилчдад халуун дул аваар амьсгал гэх юм байна. Байгууллага дотор хад ер нь манай монголч маш их стресстэй байгаа. Энэ үед бол маш тийм тайван байдлыг олж авдаг. Яг өглөө болгон Джонтэй таарад тэгээд өглөө болгон Джон ингэж амир инээсэглээс how are you гэж асуудаг юм хамгийн их сэтгэл юм дулаан санагдаж байна. Альфа кампэд нэг хүүхд харах хүн байхгүй би хүүгээ дагуулж явсан байхгүй юу. Тэгсэн чинь манай хүүхд ч амар сахилахгүй тэгээд ингээд хүмүүсийн 5 тухайг алдагдуулж байгаа хэрэг гэж би аяг их санаа зовж байсан. Тэгсэн чинь маргааш нь отгойгч ингээд хүүгээ авчирсанд баярлалаа. Бурхны оршууд
оршихуй дотор ингээд хүүтэйгээ хамт байсан баярлалаа гэж хэлсэн надад үнэхээр сайхан санагдчихсэн. Мөнгөн зүйл эмч болон баяр мөнх эмч нартаа одоо баярлалаа гэж хэлмээр байна. Яг нөгөө нэг 3 дугаар курсээсээ хойш яг нөгөө жижиг амтны клубээрээ тэр хоёртой танилцаад тэр 3 дугаар курсээсээ хойш яг мэдхгүй чадахгүй ингээд туслалцаа хүсэх болгондоо яг тэр хоёр хүнээс ингээд асуух болгонд яг найрсгаар өө тэгдэм миний дүү тэгдэг шүү гэд маш олон зөвлөгөөнүүдийг одоо хүртэл өгсөөр байгаад нь баярлалаа гэж хэлмээр байна. За сайн байна уу? За хамгийн түрүүнд хүнд баярлалаа гэж хэлэхгүй гэвэл бүгдэнд нь баярлж байна. Гэхдээ спешиал буюу онцгойлоод Габи ихтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Габи ихч маань бас ингээд хөөрхөн юм ингээд туслаад те одоо жишээ нь ямарваа нэг юм хийхэд ингээд хөөрхөн энийгээ дэмжээд те юмыг ингээд хүн дээр тусгаж авахгүй жоохон жокийг ингээд гоё ингээд хөнхөө ингээд ойлгоод авчдаг. Тэгээ Габи ихтэй баярлалаа. Тэгээ мөн энерги хамт олондоо бас баярлалаа. Тэгээд нэг тиймэрхүү. Асуух болгонд төвөгшүүлэхгүй зааж өгдөг, бэлэнгөө тайлбарлаж өгдөг, галаа эмчтэй, атгаа хчтэй спешиал баярлалаа гэж хэлмээр байна. Манай энерги Ленор байна. Мал Ленор болохоор нэг ханаад хүрсэн чинь витамин С ингээд надад өгсөн. Тэгээ витамин С-ийг нуугаад нэ ханаад идэгсэн. За тэгээд Ленортой их баярлалаа. Дээрс нь мэдэж чадахгүй зүйл дээр хөөрхөн туслаад тэ нэг цус авах нэг амтан хомоор ингээд байрлахад их тусалдаг Ленортой их баярлалаа гэж хэлье. За ундраагч маань надад миний анхны библийг бэлгэлсэн. Тэнд би маш их баяртай байгаа. Баярлалаа ундраагчээ. За энерги хамт олондоо маш их баярлалаа. Дээрс нь спешиал буюу онцгойлж бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. За тийм оюутан байхад л тусас дэмжиж байсан мөнгөн эмчтэй баярлалаа. Одоо ч гэсэн мэдгүй чадахгүй зүйлээ асуухаар амар гой дэлгэрэнгүй тайлбарлаад өгчдөг. Дээрс нь манай хаянаах байна мэсгэл тал дээр их сайн мэрэгсэн хүн байна. Хүн байна гинэ угаасаа байгаа. Тэгээд түүний махыгаа мэсгэл хийж явахыг харах амар сонирхолтой гоё идэг шүү. Надад болохоор ариун агч одоо нөгөө нэг яг тулж харсаад тэгээд айгүй гоё урмын үгийг бас өдрөөлгөө хийж чаддаа. Манай хаянаах байна мэсгэл тал дээр их сайн мэрэгсэн хүн байна. Хүн байна гинэ угаасаа байгаа. Тэгээд түүний махыгаа мэсгэл хийж явахыг харах амар сонирхолтой гоё идэг шүү. Шаруу амжтай баярлж байна. Айгуу гоё сэтгэл төрүүлсэн надад эхлээд ингээ орж ирээ байж хахад та минь энэ хугацаанд энэ фитнетэд ороод ирсэн хамгийн сайхан зүйлээ гэж хэлсэнд айгуу баярлж байна. За энэ нэг хамгийн гоё сэтгэл төрүүлсэн үлдээсэн гэх юм бол Ленор нь. Манай Ленор болохоор та энэ нөөрнөө хөөрлөө болчихж штэ. Нөөрнөө хөөрлөө болчихж штэ. Оо яаж байгаа? Зайлуу мөнгөн шахахтаа бас их талархаж явдаг, баярлаж явдаг. Ер нь харилцаа хандлага анх ингээд энд орж ирээд ингээд нөгөө хүмүүстэй яаж харилцах вэ тохиолдол өгч бодож хамт өнгөдэмаа дэгдэмаа тийм одоо ингүүл дэгдэн шүү гэдэг юмнуудыг анх ер нь бас амар сайн хэлж зааж ойлгуулж өгч байсан байна. Жижиг амтны техникч отгаагчтай маш их баярлалаа. Айгүйх зүйлийг надад бас хэлж зааж өгсөн. Тэгээд амьдралд нь хамгийн сайхан бүхний хүсээр баярлалаа гэж хэлье. Фитнес цэрэн дөрж хэмждэг талархаж байгаа. Цэрэн дөрж хэмжсэн бид нэг одоо дагуулад үлдээд дээр очиод одоо нөгөө практикийн хичээлүүд дээр бидний ойлгох байгаа чадах байгаа зүйлсүүдийг маш старалстай одоо нэг өөрийнхөө олон жилийн туршлаган дээр үндэслэн нэрийн тайлбарлаж өгдөг байна. Ээгийн маань нөгөө нэг чадахгүй мэдхгүй зүйлд аюу ингээ заа зөөрчөөд аюу гоё байсан. Анх би энэ байгууллагын тухай нэг ойлголт байхгүйсэн. Энэ тухайд мэндэх бид нар өмнө танд байсан болохоор мэндэх надад байгууллагад санал болгоод ингээ интернет суралцаач гэж анх саналыг тавьчихсан болохоор мэндехтаа энэ боломжийг олгосонд маш их баярлж байна та. Найдаахан маань ингээд нөгөө хөдөө явахад аюу ингээ төвшигтэй дээрээс нь ингээ нөгөө зүсэнд газруудыг аюу хөөцөлсөн. Нарах бахыг сайхан сэтгэл төрүүлжсэн. Одоо бид нарт яг ингээд үеийн найзууд юм шиг
ингээ харьцаа тэгээ ингээд ерөөхдөө мэдгүй чадахгүй юм бол маш сайхан тайлбарлаж өгдөг ойлгомжтой. Тэр нь нарах багтаас сайхан сэтгэл төрүүлжсэн нарах баг. Жижиг амтныхаа хамт олонд бас маш их баярлж явдаг. Яагаад гэвэл би өөрөө том амтны интернет сурдаг гэсэн жижиг амтны талаар бас мэдээллийг юм суралцмаар байдаг учраас тэгээд хичээлээрээ олж авдаг ч гэсэн одоо хичээлийн бус цагаар жижиг амтны эрэгтэй эмчтэртэйгээ ингээд халуун дулаан уур амьсгалтай байдаг. Тэгээд хичээлийн бус цагаар ч гэсэн маш их үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөгт маш их баярлж явдаг. За габигчтэй ерөнхийдөө маш их талархаж байгаа. За яагаад гэх юм бол сая бидний жижиг амтны хичээл ороод спейс заслаг хийсэн. Тэгээд ерөнхийдөө энэ дэр бол нэлээдгүй олон нохоо морыг бол ерөнхийдөө бидэрт олж өгсөн байгаа. Тэгэхээр габигчт бас маш их талархаж байна. Бас Жон Лоро хоёрт бас маш их талархаж байна. Баярлалаа гэж хэлье.